Харизм ТV үзүүлж байна. Хэрэв танд манай аудио зохиолоо таалагдж байвал лайк, subscribe-ан дарахаа мартаоцай. Мөн хажууд нь байрлахаа хонхыг идэвхжүүлснээр шинэ аудио зохиолоо орох бүрд танд цаг алдалгүй мэдэгдэл очих болно. Баярлалаа. Зохиолыг бичсэн Харизм ТV. Дуу оруулсан Бямба. Үйлийн үрийн нэхэл 2 дугаар хэсэг. Дөвшин хөө найзынхан хажууд очин суугаад дэвтэр номон гаргах зууран зулааганд хандан зулаа чи яагаад өдөр бүр хоцрохгүй эрт ирдэг юм бэ? Гэхдээ тэгээд өдөр болгон чам шиг хоцроод байвал хичээлдэн сайн байж чадахгүй шүү дээ. Гэдэг инээмсэглэхдээ дөвшин хөө зулаа охины энийг хөөрхөн инээмсэглэлдээ өөрийн ирэхгүй датагдж байлаа. Хичээлэн тараад хоёр найз шалгалтандан бэлдсээр хэдийн орой болжээ. Дөвшин хөө төрүүлж амнэн. За өнөөдрийн хувьд ингээд дуусгая да. Цагч нэлээд орой болжээ. Гэхдээ зулаа охин харин тийм ээ. Хичээлийн дэндүү улаарч байсаар бүр цаг хэд болж байгааг ч анзаарсангүй шүү. Гэхдээ дөвшин хөө ёо чамд надаас асуух зүйл байгаа юу? Гэвлээ зулаа охин байхгүй. Харин чамд надаас асуух зүйл байгаа юм уу? Гэхдээ дөвшин хөө багахан сандарч байгаа гिचгэвэд үнэн дээр дөвшин өөрөө ч яагаад ингээд ичиж сандраад байгаагаа ойлгосонгүй. Байтал зулаа охин түүнийг жаахан шоолонгүй. Дөвшин чи нэрэн хөвгөлтэй хүн шүү. Хэмээн хоёр найз инээлцээр сургуулиас гарan зулаа охины гэрийн зүг хөвгөлтэй зүйлс ярьсаар алхацгаана. Дөвшин хөө зулаа охиныг гэрийнх нь үдэнд хүргэж өгөөд за баяртай сайхан амраарай өглөө уулзъя гэдэг явах гэхдээ зулаа охин гуйн иржээ. Дөвшин хөөгийн баруун хазар дээр зөөлөн үнсчгээд буцан гэрлүүгэн гуйн орчхов. Дөвшин хөө баярлсандаа ч тэрв аль эсвэл зулаа охины энэ гинтийн үйлдэлд гайхав. Хэсэг ухаангүй мэдээ зогдусан зогсож байтал хавар оройн жихэн салхи түүний араас биеийг нь жиндүүлэн жихүүцүүлэх мөчөд тэрээр саял нэг сэхэ орон гэрийн зүг яаран алхлаа. Гэртэн ирвэл түүний ээж ирээгүй байх ажээ. Дөвшин хөө хичээлийнхэн хувцсыг солих зууран шүршүрд орчход оройн хоолой бэлдийн хэмээн бодоод угаалгын өрөөндөн орон шүршүрийн нээн усаан тааруулж байтал түүний араас хэн нэгэн хараад байгаа мэт мэдрэмж төрөхөд дөвшин хөө огцом эргэн харуул хинч байсангүй. Шүршүрд орж дуусаад гарах мөчөд түүний жихэнд биднийг яах гэж хэмээн өнөөхөө хүмүүн босын зүйлийн хоол цус зарцсан зэвэн өнгөөр орилох мөчөд дөвшин хөөгийн ухаан балартан өөхөдхийн унлаа. Түүний ээж нансаа ажлаас нь тараад гэртэн ирэхдээ хөө дөвшин нь байсангүй багахан гайхан дөвшин миний хөө байна уу гэдэг гараан угаахаар угаалгын өрөө ороход хөөн угаалгын өрөөний шалан дээр ухаангүй хэвтэж байхыг хараад сандран очиж дөвшин миний хөө сэрээрээ юу болох нь вэ миний хөө гэсээр яран төргөн тусламж дуудлаа. Дөвшин хөө ухаан орон эргэн тойрнон харуул тэрээр эмнэлэгт байх ажээ. Түүний хажууд ээж аав хоёр нь суугаа үзэгдэв. Түүний аав бадрах нь хүүгийн духан дээр нь үнэрлээд
Юу болов вэ хүү минь? Яагаад ийм зүйл болчихов? Гэхдээ дөвшинхөө хэдий томор болсон ч аавтайгаа ингээд л хамт байж баймаар санагдаж дэсэлгүй уйлчхав. Ээж нан санаа эмчтэй уулзаж хөвгийнхэн биеийг байдлыг асуухад дөвшинхөө Ухаанбаатартан унахтаа зүүн хөлнийхөө шагааг багахан гэмтээснээс өөрөө санаа зовх зүйлийг гэдгийг сонсоод тайвшран эмнэлгээс хизээ гарч болох вэ гэвлээ. Болтон хэлгэж дуусаад гарч болно гэжээ. Дөвшинхөө хөлөөн боолгож аваад гэрдэн харахаар болжээ. Гэрдэн ирээд урд шөнөөс хойш болсон бүх зүйлсээ аавдан хэлэхэд түүний аав Бадрах нь их л зүсэгтэй хүн тулаа. Тэр даруй ажаал амтан руу залгаж маргааш очиж хөвгөн асуухаар болжээ. Маргааш өглөөн нь хөвгөн үүрсээрээ ажаал амтныг орвол гэрийн хойморд урд цагаан сахалтай сүрдэм дөрхтэй өвгөн ламтан сууж байв. Аав хүү хоёр өвгөн ламтантай мэд мэдсэний дараа өөрсдөд нь тулгараад буй зүйлсийг асуудал ажаал амтан өндөр дуугаараа ном айлдаж эрэх татан зоос гүйлгэж үзээд хэсэг байснаа. За Бадрах минь, чиний ганц хүүд туншиг их өвлийн үрийн нэг л бууж байх юм. Ийм бага балчир амтан байж энийх нүглийг үйлдсэн байх билээ дээ. Хэмээн сахиусандан шившин асуухад урд насны төлөөс байх юм. Энэ бэрх үйлд миний чадал дутах ажээ. Өөрөө эрдэм чадлан тэгшэрсэн бүсгүй хүмүүний тусламж л хэрэг болох нь гэж харагдаад байна. Тийм хүмүүнийг л яралтай олж ирэх хэрэгтэй болоод байна да. Гэхдээ Бадрах багахан гайхаж багш минь бид тэр хүнийг хаанаас олох вүлээ дээ. Хэмээвэлээ ажаал амтан та нарын мэддгээрээ Тэнгэрийн тамхтай бөө удган хүн юм шүү дээ. Тэр хүнийг тунчиг яралтай олохгүй бол оройтох нь байна. Хэмээгээд дөвшин хүүд баримтагтай судраараа адис өгөн ном уншиж өгөөд аав хүү хоёрыг яралтай явууллаа.